Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл энэ чухал асуудал явж байхад улсын хурлын дарга энэ сангийн сайдч байхгүй, за ерөнхий сайдч байхгүй, яг хариулахын сайд нар нь юусоо байхгүй байгаад байна. Тэгээ одоо яамнаас ирсэн мэрэгжилтэнгүүдийн хариулт нь ингээд яг төсвийн байнгын орон дээр ч ялгаагүй юм бөөрнкил байсан. Яг товч тодорхой хариулт байхгүй. Энэ төсөв явж байхад уг нь ерөнхий сайдч тэр сангийн сайдч тэр өөрсдөө байх ёстой шүү дээ. За сангийн сайд орж ирж байна. За энэ одоо засгийн газраас барьсан төсөлд инфляц бол өсгөд энэ удаагийн энэ одоо 9.5% гээд 2025 онд өсөөд ороод ирлээ. Энэ өсгөд хамгийн гол нөлөөлсөн юм бол энэ засгийн газраас өргөн барьсан төсөлд чинь бол тусгацсан байгаа шүү. Өрхийн цахилгааны төлбөр, цахилгааны үн нэмсэн. Тэгээд орон сууцны энэ түрээсийн зардал болоод хэрэглээний үнийн өсөлт гол нь нөлөөсөн гэж үзсэн байгаа шүү дээ. Хамгийн гол нөлөөсөн юмнуудыг. За тэгэхээр яг 2026 онд 7% гэсэн байгаа. Би энийг бүр дахиад асуух гэдэг байна. 2025 онд энэ чинь 9.5% болчиход байгаа. Монгол банкны мэдээлснээр одоо лавгцран ерөнхийлөгчийн хэлснээр бол эн чинь бол хоёр оронтой тоо руу оны эцээр орно гэсэн байгаа шүү дээ. Хоёр оронтой тоо руу оны эцэг гэхэд бол инфляц орно. Зүгээр бизнес эрхлэгчид өнөөдөр ард иргэд бол бүгдээрээ 10% айл эрт гарчихсан юмны үн гэдгийг бол захын дэлгүүрийн худалдагч хэлж байгаа. Тэгээ 2026 онд 7% гээд тавьсан. Сая ярихтаа болохоор бид нар засгийн газар жил болгон инфляцийг бууруулах гэдэг одоо зорилготой байгаа. Зорилготой байгааг бүгд ойлгож байгаа. Гэхдээ бодит амьдралтайгаа жоо ойрхон баймаар шүү дээ. 2026 оны 1 сарын 1-ээс дулааны үн нэмэгдэнэ. Ард иргэдийн өрхийх нэмэгдэнэ, албан газар нэмэгдэнэ, халуун хүүтэн усны үн нэмэгдэнэ, бохирын үн нэмэгдэнэ. Энэ бүгд нэмэгдээд байхад 7% байх тийм боломжтой мó? Энэ дээр асуухлаар өөр юм хариулаад байсан шүү. Энэ дээр яг энэ дулааны үнэ, энэ халуун хүүтэн усаа, энэ инфляц өсгөхтэйгөө яг уялдуулж тооцсон юм уу? Яг 7% таа байж чадах юм уу? Дахиад ирэх ондоо бид нар ингээд төсвийн тодтгол хийх ёстой мó? Энэ дээр бүр тодорхой хариулт авъя. За мэдээж энэ нүүрсний үнийг бол дахиад бид нар ярих ёстой. Бүгдээрээ энийг бол бүр ёстой өдрөө болгон санаж авах хэрэгтэй. Нүүрсний үнч буураад худалдаа авалтч буураад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг яаж тусгасан бэ? Валютын ханшийн өсөлт бид нар одоо барих боломжтой мó? 2026 онд энэ нь өсөх юм уу? Энэ валютын ханшны өсөлтийг тооцсон юм уу энэ 7% гэдэг дээ? Хитрхи өөдрөг төсөв байгаад тах юм аа. Тэгээд дахиад энэ нь орж ирэл дахиад өөрчлөгддөг. 26 онд дахиад төсвийн тодтгол хийх болох үү дээ? За асуултанд хариулъя. Сангийн сайд хариултах уу? За Батхуу 4-р микрофон. За баясгалан гишүүний асуултанд хариулъя. Инфляц гэдэг нь өөрөө эдийн засгийн зах зээл дээр байгаа маш олон тооны бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг индекс маягаар харуулдаг албан ёсоор баталгаажсан тийм үндэсний статистикийн хорооноос гаргадаг аргачлалын дагуу тооцогддог зүйл байгаа. Нийт 430 нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг жинлэж дундчлаа гаргадаг тоо. Тэгэхээр энэ тоо гаргадаг албан ёсны үндэсний статистикийн хороо байгууллага маань улсын их хурлын харьяа бие даасан байгуулга учраас гаргаж байгаа албан ёсны тоон дээр бол засгийн газар бол ямар нэг яамны зүгээс нөлөөлөх боломжгүй. Тэр 430 нэр төрлийн бараан дундаас аль нэг хэсэг нь ч юм уу нэмэгдэх тийм тоон үзүүлэлтүүд нь бол ард иргэдийн хувьд энэ өндөр өсөлттэй байна гэдэг тооныг ярих бүрэн боломжтой байгаа. За биднээс түрүүнд дурдсан инфляцийг нам дор төвшөнд үе шатаар бууруулах нь бол засгийн газрын зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой бодлогын чиглэл байх ёстой. Ингэжээж одоо зээлийн хүү буурна, гадаадын хөрөнгө оруулалтаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын өгөөжийг хадгална. За бас бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчдын одоо бизнесийн орчинд хамгийн их дурддагддаг хүндрэлтэй зүйл болох санхүүжилтийн зардлыг бууруулах ач холбогдолтой. За инфляцийн босныг нөлөөлөх хүчин зүйл болох
Ам долларын ханш буюу төгрөгийн ханшны тогтвортой байдлыг хадгалах нь бол Монгол банкны бас үндсэн чиглэлийн нэг байгаа. Тэгэхээр Монгол банкны зүгээс бол валютын ханштай холбоотой асуултанд хариулах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. За энэ эдийн засаг хөгжлийн сайд бас гадаадд томилт аваад чөлөө аваад явцсан байгаад байдаг. Гишүүд хариулт хангалтгүй байна гэдэг асуудал хөндөж шүү. За Монгол банкны дэд ерөнхийлөгч статистикийн дарга нар нэмж ирсэн байна. Та бүхэн маань энэ улсын их хурлын гишүүдийн асууж байгаа асуултанд яг өөрөөсөө хариуцж байгаа чиглэлээр маш тодорхой хариултууд өгье. Тэгэхгүй бол одоо энэ асуудал чинь цаашаа явахгүй болох гэдэг шүү. За Монгол банкны ерөнхийлөгч нэмж хариулдах уу? 1050 3 дугаар энэ дэр. За дөрөвдүгээр энэ дэр. За гишүүний асуултанд хариулъя. Гадаад төлөвлөлтийн албан нөөц болон валютын ханштай холбоотой асуулт асуусан гэж ойлголоо. Ер нь бол одоо байгаа бид хэдийн төсөөллөөр бол энэ оны төлбөрийн тэнцэл бас нэг их 80 гаруй төгрөгийн алдагдaltaй авал гарахаар байгаа. Энэ нь бол гадаад төлөвлөлтийн албан нөөцөн дээр бол томоохон хэмжээний дарамтыг бол учруулж байгаа. Оны эхнээс энэ оны хувьд бол он гарсан сошиалвал гадаад валютын одоо Америк доллартай ханцах төгрөгийн ханш бол ойролцоогоор бол 5 орчим хувь суларсан байгаа. Тэгээ инфляцийн хувьд бол 8 орчим хувьдаар бол 8.6% байгаа учраас Төв банкны зүгээс бол инфляцтай уялдуулаад Төв банкны зүгээс ханшиг бол бас яг инфляцийн түвшинд нь сулрах бол бодлогын орон зай байгаа гэж бол. За нэмж өгье, гүйцээж хариулъя. Бодлогын орон зай байгаа гэж үзэж байгаа. Төлбөрийн тэнцлийн хувьд бол 2025 онд нэг их 80 төгрөгийн бас алдагдaltaй байхаар 2026 онд бас үүнээс ч давсан хэмжээний төлбөрийн тэнцлийн алдагдал байх одоо тийм магадaltaй гэж үзэж байгаа учраас Төв банк бол гадаад валютын албан нөөцийг илүү хамгаалах ханшийн уян хатан бодлого явуулах тийм бодлогыг бол барьж явна. Ханшны хувьд бол түрүүн хэлсэн оны эхнээс бол нэг 5 орчим сувгаар суларсан. Энэ бол дэлхийд даяар л бас Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн банкны бодлогын хөвөөс чангаагаатай холбогдуулан дийлэнх валютын хувьд бол сулраад явж байгаа. Инфляцтайгаа уялдуулаад бас инфляцийн түвшинд хүржүүл сулрах бол орон зай байгаа гэж бол Төв банкнаас бол харж байгаа. Дараа жилийн хувьд бол мэдээж томоохон хэмжээний төлбөрийн тэнцлийн алдагдал дээрээс бол бид бүхэн бодлогын одоо тохируулгын арга хэмжээнүүдийг аваад ханшийг илүү уян хатан түвшинд нь барих тийм бодлого хэрэгжүүлнэ. За сангийн сайд болдын чухал нэмж хариулъя. За манай эдийн засгийн хөгжлийн яамныхан маань макро төлөвлөлтөө хийгээд өнөөдөр ингээ хүрээний өөрчлөлтийг танилцуулж байна. За хүрээгээ өөрчлөхгүйгээр бид тодтол хийх бас боломжгүй. Хүрээний дотор одоо гол макро тоонууд буюу одоо орлогын доод хэмжээг заасан байдаг. За энийгээ бид нэгэнт одоо орлого цөмөрж байгаа учраас заавал одоо бас хүрээгээ тодруулахгүй болохгүй байна. За сая Баясгалан гишүүний асуултанд нэмж мэдээлэл өгөхөд тэр инфляцийн түвшин бол бодлогын зорилттой түвшин шүү. Тэрээс энэ бол гүйцэтгэл биш. Бид Төв банкны бодлогыг баталж өгөхдөө 6 дээр нэмэх хасах 2 гэж баталж өгсөн. Өөрөөр хэлбэл бүх бодлогын шийдвэрүүд нь инфляцийг нам дор 6 орчим байхаар тэрлүү чиглүүлэн шүү гэдэг даалгавар өгж байгаа юм. Тэгэхгүй одоо юу гэдэг? За бодит байдал ер нь 10 болчлоо. Зорилттой түвшин 10 байна гэх юм бол энэ одоо бодлогын орон зайг хатууруулах. За статистикийн ерхий газрын дарга Баттава хариулт өгье. 3 дугаар энэ дэр. За гишүүний асуултанд хариулъя. Үндэсний статистикийн хороо. За Монгол улсын инфляцийн түвшин 2025 оны 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.3%, Улаанбаатар хотод 9.4% байгаа. За инфляцийн түвшин ерөнхий түвшингээр юм байгаа боловч энэ дотор бүлгээр бол одоо бас харилцан адилгүй байгаа. За сүүлийн
жилийн хугацаанд инфляцийн бүрэлдэхүүнд гарч байгаа өөрчлөлтийг дурдах юм бол ковидын эд үед буюу 21-22 онд хүнсний бүлгийн бараа бүтээгдэхүүний үн 18-19 хүртэл жилийн өсөлттэй байсан бол 6.5 болж буураад харин эсвэргээр үйлчлэгээний инфляц 17% болж өссөн ийм үзүүлэлттэй байгаа. За инфляцийн түвшин маань өнгөрсөн оны 5 сартай харьцуулахад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дундаж үн өсөж байгаа үзүүлэлтийг тооцдог. Хэрвээ бид нэр инфляцийн түвшинг 20 оны ихэнтэй харьцуулах юм бол хүнсний бүлгийн инфляц 94%-аар за нийт инфляц За минут нэмж өгье, гүйцэж хариулъя. За бид 20 оны ихэнтэй одоо өнөөдрийн үнийн түвшинг хариулах юм бол ерөнхий инфляц буюу ерөнхий үнийн өсөлт 58% өсөлттэй. За энэ дотор хамгийн их өсөлттэй нь бол одоо хүнсний бүлэг байгаа. Бараг 2 дахин буюу 94% өсөлттэй явж байгаа.